Өнөөдрийн сэдвээр 10 дугаар ангийн арсаал илтгэгчтэй илэрхийлэх гэсэн сэдвээр би өнөөдрийн хичээл бэлдсэн байгаа. За дээр танд код харагдаж байгаа. За ингээд орж ирсэн хүмүүс нь харагдаж байна. 5 хүн орж ирсэн байна. За тэгээд одоо сэнгээ огш болохоор хийгээ явж байна. За бус нь ороод ирсэн шүү дээ. Тийм ээ. За. За одоо эхний сэдвээр за энэхүү жилийн 10 хичээлийн зорилт маань 12-ын А дээр байдаг арсенал илтгэгчтэй айлгын илэрхийлэх хэлбэрчлэх сэдвийг үзэж байгаа. За эхний дасгал нь болохоор арсенал болон эр арсеналд хоёр игнэ болон ялгаа тавиараа гэж байгаа. За энийг хийхэд бол арранж буюу энэ нэг дөрвөн хөдөлгөөд байгаа зураг дээр дараад идэвхжүүлж аваад ингээд зөөгөөрэй та. Хоёр игнэ болгоод за ингээ хоёр игнэ болгоод submit дарчхаар таны даалгавар илгээгдчихэж байгаа. За илгээгдсэн хэсэг нь болохоор teachers буюу ингэж орж байгаа хэсгээр харагддаг байгаа. За одоо сэнгээ огш хийж байгаа харагдаж байна. Навчаагш, цолмон багш гарцсан харагдаад байна. Мөхтөл агш болохоор хийж ин гэж харагдаж байна. Энэ гурван зэрэс нь болохоор хийж ин гэж харагддаг. Ногоо нь болохоор хийгээд дууссан гэсэн үг. За хоёр дахь даалгавар нь болохоор нээлттэй асуулт байгаа. За арсенал тоо илтгэгчтэй айлгын илэрхийлэл гэж юу вэ? За тэрийг тодорхойлоод жишээ гаргаад тайлбарлаарай гэж байгаа. Цолон багш байна уу та? Байна. Заах шиг. Болж байна уу та? Хийх гэж байна. Жишээгээр гараад тайлбарлах юмаа гэж бичээ. Тийм ээ. Яаж ч үлээ. За энэ дээр болохоор хоёр дахь бодлого дээрээ за ингээд за арсенал илтгэгчтэй гэлгийг илэрхийлчихэд арсенал за ингээд тодорхойлж биччихээ та болохоор хоёрыг үржих нь энийг үзүүлээд 3.1 за x-ийн 3 за 1 бахан 2 зэрэг гэд ингээд биччихээрэй та шууд. Тэгэхээр зэрэг хаалт хийдэг байхгүй юу? Хаалтанд хийхгүй болохоор наа чи малгай үзтээ тий. Хаалт хийхгүй болохоор ганцхан нэгийг зэрэг гэж ойлгоно. Тэгэхээр өөрөөр хэлбэл x-ийн 1 зэргийг хуваад нь 2 гэж ойлгоно. Нэг тийм шүү. Тэгэхээр хаалт хийсэн. За ингээд нэмэх нь 4 гээд ингээд жишээ гаргаж submit дарж байгаа. За дөрөв дэх бодлого нь болохоор үржигдгүүн болгон задлах байгаа. За илэрхийлэг хэлбэрчил. За тэгсэн чинь би m-ийн 2.1 зэрэг чирээд артлын хаалтан дээр тавиач тэгэхээр хоёр хаалт хоолоо нийлээд гараад ирж байгаа. За нийлснийхээ дараа хаалт задлах буюу энэ хаалтныхаа ард байгаа үржигдгүүнээ хаалтан доторх байгаа аваачаа тавьчихна. За тэгэхээр ингээд шууд үржигтэй шууд гараад ирж байгаа. За тэгээд энэ хоёрын үйлчлэлийг гүйцэтгээд за хураагаад за m-ээс 1 гэвэл таны гол буюу стеч орж ирж байгаа шүү. За энэ нь болохоор маш олон за анзаарж байгаа бол энэ за минийх дээр болохоор 16 степ буюу 16 алхмаар хийгдсэн гэж харагдаж байна. За тэгвэл эсэргээрээ бүр амархан хэр амарчиж болох вэ гэсэн бол энэ хаалтан дээр шууд хоёр товччихно. Хоёр дахь хаалтныхаа ардтал дээр гэсэн үг шүү. Хоёр дахь хаалтныхаа уртлын хаалтан дээр одоо гурав дахь хаалтан гэсэн. Гурав дахь хаалтан дээр нь хоёр удаа товшохоор шууд ингээд задаж харагдаж байгаа танд. За тэгэхээр ингээд эндээс шууд нэмчихээр таны степ буюу алхам чинь бага харагдаж байгаа. Та энэ даалгаврыг хэр бага алхмаар хийж гүйцэтгэх вэ гэдгээрээ та оноожуулна гэсэн үг. За одоо жишээ нь гэвэл за бүгд дөрөв дэх тасал дээр явж байна.
Яаж хариугаа шивэх вэ? Тэгж бодлоо. Хариугаа шивэх гэдэг нь юу гэсэн юм бол? Ингээд чирээд байгаа юм X-ийн хойш нь. Тэгээ X-ээс чирж байгаа шүү гэж. Дөрөвдүгээр асуулт таних агшаа. Тэгээ 4. За дөрөв одоо яаж чирхийг зааж өгч байгаа тийм. Эхлээд бичлэгээ хараад багшигаа харж хэрэгтэй. Дараа нь ард нь тасал байгаа. Баггүй. За дараа нь өөрөө хийгээ за. За энэ дээр болохоор M 2-1 гэдэг нь дарагдж байгаа гэж. За энийгээ дээшээ чирхээр хасах нэгтэйгээ зүгэрж байгаа. Хасах нэгээ зөөж байгаа нөгөө хаалтнаар авч тавьчихна. Уучлаарай агшаа дэлгэц харахгүй байна уу? Таны дэлгэц үү? Дэлгэц хүүхгүй. Тийм яагаад ганцхан нэг дээр байна. Жишээсээ гараад дахиад яваа. За багш. Дахиад шийдээ. Одоо яг дөрөвдүгээр дасгалыг багш ажиллаж байгаа. Илгэцээ одоо дахиад шийдээ тийм. За одоо тань харагч байна уу? Дэлгэц. За энэ за би тэгвэл дахиад танд харуулъя. За M дээр хувьсгч дээрээ дараад дээш ингэ зүүн нөгөө хаалтан дээр авчихаа хоёр хаалт хоёулаа давхардаж харагдаж байгаа. За давхардаа харагдж шүү ингэж харагдана. За гишүүнлэн үржүүлэх хаалт үржүүлэх үйлдэлийг тус бүртэн үржүүлэхийн тулд энэ үржигдэхүүнээ аваачаад хаалтан доторх гишүүнийх нэгэн дээр нь авч тавьчихна. Тэгэхээр ингэ шууд үржигтэй гараад ирчихад нэгээ зөөлөө хаалтан дотор нь тавилаа. Аль аль нь үржигдэж байгаа. За энийг барьлаа урд дахь үржих юм дээрээ тавилаа энэ хоёр. За энэ хоёр нь шууд хураагдах болохоор нэг тэмдэгтэй дахин шууд хураагдана. За энэ хоёр хоёулаа адилхан тэмдэгтэй болохоор би нэг юун дээр нэг хувьсгч дээр нь тавьчихаар ингээд нийлбэр нь харагдаж байгаа. За ингээд эмээс хасганд 1. Нөгөө талаараа шууд энэ 3 дахь хаалтан дээр нь шууд товсчоор үржигдэхүүн болоод задраа ороод ирж байгаа. За. Гурав хаалт шүү, хоёрдугаар хаалтны шинийн хаалт шүү. За, нөгөө хоёрын нийсний харилцаа саяны дөрөвдүгээр дарга яаж байна? За одоо дөрөвдүгээр биш. Одоо ингээл энтер дарчих юм уу? Submit дарагдахаар над дээр ирнэ гэсэн үг. За submit. Интернет ажиглалаас олж бас зарим нь ирэхгүй. 3-ыг ажлаа дууссан юм уу дуусаагүй юу? 3 гэдэг багшаа Ажилтсан тэгээ continue гэдэг нь итгэчихгүй байх юм. За энэ дээр болохоор одоо эхнийх нь canvas-ын даалгавар одоо за энэ дээр аль биелгэлд илтгэгч нь энэ асуултанд танд харагдаж байна. За ийм асуулт асуусан байна. Энэ хүн болохоор ингэж хариулсан байна. Аль биелгэлд илтгэгч нь Arsenal топ байхыг хэлнэ. За жишээ болгож энийг оруулж ирсэн байна. За энэ болохоор 3 цаг 23 минут 47 секунд. Тийм. 23 минут 47 секундэд илгээсэн байгаа шууд харагдаж байна. Хэдэн минутанд хэдэн секунд илгээсэн аа. Бүгдөрийн зэг гэсэн үг шүү дээ. Тэр дээр даалгавар дээр дэмжижсэн байна. Одоо чи сайн нэг зэрэгтэй даалгавар дээдлэлт нь дардаа. Үр дүнгийн зэрэг хатдаг шүү дээ. Тэр даалгавар дээр даа үзсэн. За гуравдугаар даалгавар дээр дардаа. За одоо ингэж байна. Нөгөө хариулт чинь юу яагаад нэлээ хариулт чи хоёрдугаар даалгавар хоёрдугаар. Тэгэхээр нөгөө согчаараа юм гэлхүү даалгавраараа юм гэлхүү гэдгийг сонголт чинь өөр байна шүү дээ. За энэ хүний ингээд шууд хариулсан дэлгэнгүй хариулт ингэж гарч байна. Дөнгөж саяных дээр болохоор хэдэн минутанд хариулсан ингэж гарч ирдэг юм байна. Тэгэхээр ингээд сайн сингл жавшин хэлгээд та санаа юм биш үү? Хөө үндэ нэг юм харах биш. Зэрэгцүүлж зэрэгцүүлж харах биш. Тэгэхээр яг ингэж байгаа. Тэгэхээр нөгөө хилээд хэлж ийм үүрэгтэй, давхар хилээд хэлж ийм үүрэгтэй, зөв хэлж ийм үүрэгтэй гэдэг ийм хүрэх зам үүрэгтэй чинь бүгд цаанаа өөр өөрсөө үүрэг зэрэгтэй байгаа гэдэг. Тийм. Миний дэлгэх цагш харагдаж байна уу? Одоо энэ даалгавар нь ингээд яахгүй байхгүй юу? Хөдлөхгүй байгаа юм. За агшаа. Би чигээр хөдлөхгүй байгаа. За. Эм 2-1 дээр тавьж үздэг агшаа. Маа.
K-pad Keyboard-аас гар юм. Тэн дээр багш K-pad гэдэг 100 дээд боломж байна шүү дээ. 100 дэл. Тэн дээр багш. За. Энэ яа багш. Гарцсан. Түл дахиад дардаа багш. Одоо итгэж үзчих. Хуцаа. Гол дээшин энийг хаах уу? За. За одоо багш. Биш ээ. Таны итгэвчээд байна. Наа чин багш нөгөө энэ M2-1 дээр та хэрхэн засвар оруулах вэ гэж ингэж оруулж ирдэг байхгүй. M2-1 одоо дөнгөсөө K-pad гэдэг хэсэг дээр оруулаад M0.5-ыг шууд бичиж болдог байхгүй юу? За энэ итгэвчээд байгаа юм байна тий. Тий. Энэ Итгэж байгаагаар бодож хэрэгтэй байна да. Одоо итгэхгүй. За одоо итгэхгүй байна. Одоо болж байна багш. Одоо тэгээд шууд тавьчих. Өө зөв. Одоо тэгээд хэлчихэж байна. Багш шууд нэмэгдсэн дээр нь дарчих. Төрөний үед Нэмэгдээр нь дарах юм. Шууд нэмэгдээр нь дарчих шүү. Буцааж агаад нэмэгдээр нь дарчих. Аха. За буцааж агаад. За буцдаг вэ. Би наандаа ажилладаг вэ. За тэгвэл шууд багш нэмэгдээр нь тавьчих шүү. Нэмэгдээр нь дарчих. За тэгээ үүчдээр нь дарчих одоо. Өвөлтөл дээр нь дарчтай байна. За. Тийм. Тэгээ одоо хуваахтын хэсэг дээр тавьчих. Тэгээ нэг гараад байна. За одоо дахиад тавшаа. Эм дээр багш дахиад тавшаараа. Тэгвэл нэг нь алга болно шүү. За. За. Одоо эм дээр дахиад тавших шүү. За одоо та ингээд ногоорцсон байвал та зөв үйлдэл хийгээд дуусгацсан гэж бодож байгаа юм. За дараагийн бодлогын болохоор өөртөө хийгээд үзээрэй багш нараа. За энэ нь болохоор goal state буюу хүрэх алхам нь харагдаж байгаа та бүхэнд. За одоо хэнийг ширээсээ гаргав? Чи өөрөө дэлгэцээ ширээ. Багш та дэлгэцээ ширээ. Дэлгэцээ багш оруулаарай. За. За одоо энэ x-y 2 ингээд цуг байсан шүү дээ тий. За би x-ийн зөөгөөд ирвэл энэ язгуур хоорондоо салчдаг байгаа. За салгасны дараа та x-ээ зөөж жагаад цуг язгууртай цуг зөөж жагаад хаалтан дотор явж тавьчих. Тэгэхээр ингэ болно. За y-ийг язгуураас нь зөөн шүү энийг. За язгуураас нь зөөлөө дотн тавилаа. За x-үүд хоорондоо үржигдэн гэхээр нэг x нөгөө x-ийг давхуулчаар x нь шууд гараад ирж байгаа. Y-ийг нь язгуураас нь барьж агаад нөгөө язгууртай нь тавьчаар гараад ирж байгаа. За goal state буюу та энэ одоо бинийг ингээд үйл аль хэдийгээр дууссан байхад ногоорохгүй байгаа нь энэ яг goal state-д та бүтэн хүрэх ёстой гэсэн үг. За энийг болохоор x биш ээ. Энэ яагаад байрын солих юм бэ? За одоо байрын солих x-ийг би урд нь оруулж өгөхөөр ногоорч байгаа. Энэ дээр юу гэж модуль тавьчихсан. Модуль сайж байгаа. та үйлдэл x квадрата язгуур дээр орсон. Та тэгвэл reset хийгээд эхлээд болохгүй. Та одоо үйлдэл буцаагаад над хоёроо багшаа юуруугаа гаргачих. Тэр хоёрыг ишин гаргах биш. Хоёр зэрэг дээр ганцхан гарч харах шүү. 90 хацгаа зэргийн тэрүүгэндээ чирээд 2-1 болно. За арайтай болоод. Минийх бас модультай бол. Яг чи хийж. Хин симптом яг наадах бодлоо бичлэг оруулах. Тэгсэн тэрний дараа чи үйлдэл хийж. Биш ээ. Одоо нэг модуль илэрхийлж гарцсан үед яадаг вэ гэдэг. Минийх бас модультай болцсон. Одоо тэгвэл багшаа дэрэг багш тэр зөнгөөч ихсэн ширж байгаа. Нэг хуцаач байж. Микрофон нээсэн үү? За би микрофон аач. За энийг болохоор зүгээр ингээд одоо юун дээрээс нь дарч гарч чам ингэж хэлэхэр чинь модуль гаргачих жоос байна. Ингээд. За тэгэхээр үүнийг яаж модульгүйгээр гаргах вэ гэвэл
жоохон доош. За ингээд модуль болчихсон шүү дээ. За язуурын тэмдгнээсээ доошо зэрэгээ 2-2 болгочих. Тэгэх юм бол зэргийн чанараараа ингээд модуль руу гараад ирж байгаа. Язгуурын тэмдэг чинь 2-1 гэдэг энгийн утгаар зэрэгтэй шүү дээ. Тэрийг ингэж хувирахтаа сайн язгуурын тэрүүгийн тэмдээс чихээр 2-1 болж хувирдаг. За энэ ингээд анзаарсан уу? Мөхцөлөө. За чи Анзаарсан. За одоо тэр за дараагийн бодлого нь болохоор бутхан хуваарийг язгуураас чөлөөл. За энэ асуултныхаа доор нь давхар нээлттэй асуулт хийж өгдөг. Одоо дасгалынхаа доор нь нээлттэй асуулт хийгээд өгсөн бол бутхан хуваарийг язгуураас хэрхэн чөлөөлөх вэ? За энэ нь болохоор бутхайг хуваарийн хосомгоор үржүүлнэ гэдгийг доор нь бичүүлэх зорилгоор ингээд давхар нээлттэй асуулт оруулсан байгаа. За одоо яаж үржүүлж өгөх вэ гэвэл одоо би энд нэг илэрхийл дээрээ дарахаар энд нэг цагаан бүрэн юм гараад ирж байгаас. За энэ дээр нь дараад ирэхээр fix a mistake гэж харагдаж байгаа. За энэ дээр нь дарахад таны доор өгвөл илэрхийлж гараад ирж байгаа. Үржих нь илэрхийлээ одоо бид гişүүрээр үржүүлж өгч байгаа байхгүй юу? За доотлогоо хосонгоор нь үржүүлж өгч байгаа буюу язгуур дээр x дээр нэмэх нь язгуур 2-ыг үржих нь язгуур дээр. За энийг харж байгаа. За энийг би одоо дурын тоогоор үржүүлж болно гэсэн шүү дээ тий. Энийгээр би хэрвээ үржүүлж байгаа. За энэ болохоор буруу байсан болохоор би хүмүүсээ харуулах гад үзүүлсэн байгаа шүү. За үржих нь хосонгоор нь үржүүлээд өгөөрэй. За одоо үржүүлэхийн шууд гараад ирж байгаа. За одоо би үржих тэмдэг дээрээ дарчин шууд. Үржих тэмдэг дээр харахаар 2 бутгаа нийлээ харагдаж байгаа. За тэгсэн чинь би шууд түрүүний хялбарчлаад энэ 3 дахь эхнээс 3 дахь алтныг шууд 2 удаа товш. За энэ хасхныг би дотор шин оруулаад үржүүлээ хаалтаа задлчихъя. За энийг хараа энэ миний ингээд доошоо болоод харагдахгүй байгаас тэгвэл би энийг ийшээ зөөчж болно. Энийг ингээд бөөрийнхээ дээр нь дарж агаад нэг ийм сум гарч ирж байгаас тэгвэл нөгөө тал дээр ингээд давхар гараад ирж болно. Яг энэ доотлын илэрхийлийг би дахиад хажуу талдаа гараад ирж байгаа. За. Яач вэ? Гэвь за. Нэр яа идэвчээр боцсон энэ хөрөлөг олж ирэхгүй. Болохгүй болцоо. Болохгүй. Транспорт. За одоо энэ за энэ үлдээд байна. Одоо үржүүлэх үйлдэл хийгээрэй шууд энэ дээр асуу дээр нь товшоод энэ хоёрыг үржих нь язгуур дээр x язгуур дээр y-ийг энэ хоёр хооронд хураагдчих болно шүү дээ. Хураах гэсэн чинь сэгсрээд болохгүй байна. Яагаад вэ гэсэн чинь x y хоёр байраа сольжиж бичиглийн хувьд адилхан болж иж хооронд хураачулдаг. За дөнгөж саяных болохоор одоо би энэ дээр шууд 2-ын тоо дээр доотлын хуваарийн 2-ын тоо 2-ын зэрэг дээр нь товчхоор шууд гараад ирж байгаас. За энэ шууд модульгүй гараад ирж. Би 2-ын зэргийг дотгош нь оруулчихъя. Тэгээд товшохоор модультай гараад ирж байгаа. За тэгэхээр энийг би гадна оруулж ирж агаад энэ дээр 2-ын зэрэг дээр 2 товчих. Тэгэхээр шууд модульгүй гараад ирж байгаа. За дээр би юм болж байна. За тэгээ submit хийлээ.
доор хуваараа язгуураа чөлөөсөн бол Снийг язгуур дараас явчихгүй юм. За ингээд. За 7 дахь даалгавар нь яг адилхан болохоор 7 дахь даалгавар хийгээд үзээрэй та бүхэн. За 7 сүүлийн даалгавар буюу 7 дахь даалгавраа шууд цагтаа амжсангүй болохоор 7 дахь даалгавраа хийгээд тэгээд дуусгачихъя. За 7-аас цаашаа хийгээд хэрэггүй шүү. Дууссан хэрнээ яагаад яахгүй submit хийж чадахгүй. За агш та доотлох асуултанд дээр нь хариулсан уу? Давхар доор нэг дахиад асуулт явж байгаа. Зэрийг хариулаагүй. За. Тийм, тэрэн дээр нь хариулахгүй бол давхар submit хийгдэхгүй нөгөө гүйцэд хариулна үгээд таны submit хийгдэх байгаа шүү. За 7 дахь даалгавраа шууд би хичээлээ дүгнээ дуусгачих. За энэ болохоор 5 хүн орж ирсэн байна. За эхний даалгаврыг болохоор 100% гүйцэтгэлтэй, хоёр дахь даалгаврыг 80% гүйцэтгэлтэй. Сурдаа хийгээгүй байна. За 3 дахь даалгаврыг 100% гүйцэтгэлтэй. За хэдэн удаа reset хийсэн, хэдэн алхмаар хийсэн та бүгдэд харагдаж байгаа. За ингээд дуусгая. Баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.